Сайн байцгаана уу? Өнөөдрийн цахим хичээлээр комплекс тоо ба түүн дээрх үйлдэлүүд гэдэг сэдвийг үжил судалнаа. Хичээлийн маань зорилго комплекс тоо, түүний бодит ба хуурмаг хэсгийг мэдэх, комплекс тооны тэнцүү байх нөхцөлийг бодлого бодоход ашиглах, комплекс тооны нэмэх, хасах, үржүүлэх үйлдэлийг хэрэглэх, мөн комплекс тооны урвууг олох, хуваах үйлдэлийг хийж сурах ийм зорилготой хичээл байх нэ. Комплекс тооны тухай мэдээллийг хэн гэж эрдэмтэн хэдэн онд ямар тооцоолт хийж нээж олж мэдсэнийг эндээс уншиж танилцаарай. Комплекс тоо түүний бодит ба хуурмаг хэсэг. За тодорхойлолттой танилцъя. А ба Б бодит тооны хувьд А дээр нэмэх нь Б хэлбэрийн тоог бол комплекс тоо гэж нэрлэнэ. Уг тооноос тогтоохыг мэдээж комплекс тоо олонлог гэж нэрлэнэ. За энд комплекс тоонд дурддаж байгаа i-ийн квадрат бол алсах нэгтэй тэнцүү байдаг байна. За тэр нэмэх нь тэг i хэлбэрийн комплекс тоог бол бодит тоо гэж нэрлэнэ. Учир нь тэгийг ямар ч тоогоор үргэлжлэн тэг гардаг учраас хуурмаг хэсэг нь устчих нь. Харин тэг дээр нэмэх нь bi хэлбэрийн комплекс тоог бол комплекс тооны хуурмаг хэсэг гэж нэрлээд bi гэж тэмдэглэнэ. Ерөнхий тохиолдолд А тоо үүний бодит хэсэг гээд А дээр нэмэх нь би гэж тэмдэглэнэ. Харин Б тоог түүний хуурмаг хэсэг гээд А дээр нэмэх нь би гэж тус тэмдэглэдэг байх нэ. За санамжаа харуул комплекс тооны хувьд бодит ба хуурмаг тоо байна, хэсэг гэж байна. Комплекс тоогийн хөвчлэн S, Z, T, R зэрэг үсгүүдээр тэмдэглэдэг. Жишээ 1 бодит ба хуурмаг хэсгийг олъё. Хасах 5 дээр нэмэх нь 2i гэсэн комплекс тооны бодит хэсгийг олъё. За бодит хэсэг нэрээ хасах 5 дээр нэмэх нь 2i гэж үчээд хасах 5 маань комплекс тооны бодит хэсэг. Хуурмаг хэсэг нь мөн адил i тооны өмнөх коэффициент буюу 2 маань хуурмаг хэсэг болох нэ. Жишээ 2 нэмэх хасах үйлдлийн жишээ авъя. Хасах 5 дээр нэмэх нь 2i комплекс тоон дээр 3-аас хасах нь i гэсэн комплекс тоог нэмье. За нэмхийн тулд олон гишүүнтээр олон гишүүнд нэмдэг дүрмээр бусад гишүүнийг ялгаж бичвэл хасах 5 3 маань бодит хэсэг 2i хасах i маань хуурмаг хэсэг учраас ялгаж бичлээ. Ингээ хасах 5 дээр 3-ыг нэмээд хасах 2 2i-гээс 1i-г хасаад i гэд хариу гарлаа. За мөн хасах үйлдэл гүйцэтгэж үзье. Мөн адил бодит хэсгээс бодит хэсгийг, хуурмаг хэсгээс хуурмаг хэсгийг хасаад за ийм хариу гарах нэ. Жишээ 3. За нэмэх хасах үйлдэлээ ашиглаад комплекс тооны тэнцүү байх нөхцөлийг мөн хэрэглэн энэ бодлогыг бодъё. Z гэсэн комплекс тоон дээр 3-аас хасах нь 2i гэсэн комплекс тоог нэмэхэд 1 дээр нэмэх нь i гэсэн комплекс тоог гарсан бол Z ямар тоо байсан бэ? За тэгэхээр Z гэдэг комплекс тоо маань мэдээж A дээр нэмэх нь bi гэсэн хэлбэртэй комплекс тоо байж таарна. Тэгэхээр Z-ийнхээ оронд A дээр нэмэх нь bi гэдгийг орлуулга хий. За үүний дараа нэмэх дүрмээрээ бодит хэсэг дээр бодит хэсэг хуурмаг хэсэг дээр хуурмаг хэсгийг нэмснээр гэрчлэлээ үргэлжлүүлье. За ингэхээр А дээр нэмэх нь 3 гэдэг бодит хэсэг маань хариуны 1 гэсэн бодит хэсэгтэй тэнцэж явах ёстой. Харин B-гээс хасах нь 2i гэдэг хуурмаг хэсэг маань хариуны 1i гэсэн хуурмаг хэсэгтэй тэнцэж байх ёстой болно. Эндгээр тэнцэтгэлүүдэд бодвол А нь хасах 2, B нь 3 гэсэн хариу гарах нэ. Ингээ бидний олох ёстой Z гэсэн комплекс тоо маань хасах 2 дээр нэмэх нь 3i гэсэн комплекс тоо байсан байх нэ. Жишээ 4. Үржих үйлдэл гүйцэтгэе. Хасах 5 дээр нэмэх нь 2i гэсэн комплекс тоогоо 3 дээр нэмэх нь i гэсэн комплекс тоогоор үржүүлье. Мөн адил олон гишүүнтийг олон гишүүнээр үржүүлдэг зарчмаар эхний хаалтанд гишүүн бүрийг дараагийн хаалтанд гишүүн бүрээр ингээ үржүүлчихнэ.
За ингээ үржих үйлдэлээ хураангуулад бичвэл юм болно. Игээр үржүүлэхээр игийн квадрат гарч ирнэ. И квадрат маань өөрөө хасах нэгтэй тэнцүү учраас нэмэх 2 маань хасах 2 болж ирэх юм байна. За ингээд бодит хуурам хэсгүүдийн хооронд нэмж хасах үйлдэлийг гүйцэтгэсний дараа хасах 17 дээр нэмэх нь и гэсэн комплекс тоо маань гарч байна. Өгжүүрэх тоо маань гарч байна гэсэн үг. За яг саяны жишээгээ өөр аргаар бодъё. За энд одоо бодохдоо гишүүнчлэн үржүүлэхдээ бодит байх хэсэг, хуурмаг байх хэсгүүдээ ялгаж үржүүлье. За тэгэхээр бодит байх тоонууд нь хасах 5-ыг 3-аар, 2-ыг 1-ээр дээд талын сумаар чиглэсэн үйлдэлүүд бол бодит хэсэг байх нь харин доотлын сумаар чиглэж байгаа үржүүлэх үйлдэл маань болохоор хуурмаг хэсэг болж таарна. За ер нь бол ингээ үржүүлвэл илүү бодоход хялбар хүнтэй байх болно. Хоёр үйлдэлд харуул эхнийх бол олон гишүүнтэйг олон гишүүнт үржүүлэх дүрмээрээ үржүүлжлээ. Дараагийнх нь болохоор бодит хурамгаар нь ялгаж үржүүлвэл ингэж үржигдэх нь байна. За эндээс хараад хүүхдүүд маань өөрийнхөө аль оновчтой өөрт нь илүү ойлгомжтой байгаа аргаараа үржүүлээрэй. Жишээ 5. За комплекс тооны хуваах үйлдэл. Тодорхойлолцоор альва z гэсэн комплекс тооны хувьд тэр тоог ямар нэгэн комплекс тоогоор үржүүлэхэд 1 гарч байвал үржүүлсэн x дээр нэг y гэсэн комплекс тоо олддог бол тэр тоог z комплекс тооны хувьд ургуу тоо гэж тэмдэглээд z-ийн хасах 1 зэрэг гэж тэмдэглэх нэ. За жишээ болгоод 3-аас нь 2y комплекс тооны ургуу тоог олъё. За үүний тулд тодорхойлж ёсоор 3-аас хасах нь 2y гэсэн комплекс тоогоо x дээр нэмэх нь y гэсэн тоогоор үржүүлэхэд 1 гэсэн хариу гарч явах ёстой. За эндээс бидний олох x дээр нэмэх нь y гэдэг тоо олохын тулд үржих үйлдэлээр комплекс тоогоо задлахаар бодит хэсэг нь 3x дээр нэмэх нь 2y, хуурмаг хэсэг нь 3y-гээс хасах нь 2x гарна. За тэгэхээр комплекс тооны тэнцүү байх чанарыг ашиглаад бодвол бодит хэсэг нь бодит хэсэгтэйгээ тэнцүү, хуурмаг хэсэг нь хуурмаг хэсэгтэйгээ тэнцүү байна гэдгээс систем тэртгэл гарч ирнэ. 2 хувьсгартай систем тэртгэл. 2 хувьсгартай систем тэртгэлээ нэмэх болон орлуулах өмнө үзсэн аргаараа бодоход x нь 11-ний 3, y нь 11-ний 2 гарна. За ингэснээр бидний олох комплекс тоо маань олдож байна гэсэн үг. Z-ийн хасах 1 зэрэг тэнцүү 11-ний 3 дээр нэмэх нь 11-ний 2y гэсэн комплекс тоо олдох нэ. Жишээ 6. За жишээ 6 энэ бутчихайг а дээр нь b-ийн хэлд оруулаа гэсэн байна. Тэгэхээр комплекс тооны маань хуваах үйлдэл нэг уруугаар олддог учраас энэ бодлогын хувьд яаж бодох вэ гэхээр комплекс тооныхоо хүртэр хуваарийн утасмгаар нь үржүүлчихнэ. За энгийн бутчихайн хүртэр хуваарийг ижил тоогоор үржүүлэхэд тэнцүү бутчихай хэвээрээ байна гэдэгтэй адил чанараар хүртэр хуваарийг ижил тоогоор үржүүллээ. За ингээ үржүүлсний дараа хуваар маань утасмаг 2 хаалт учраас квадратуудын ялгуурын томьёо ёсоор 3-ын квадратаас асах нь 2y-ийн квадрат болно. За хүртэр маань комплекс тоогоор үржүүлэх дүрмээрээ бодит хуурмаг хэсгээр нь ялгаад үржүүлвэл 12-оос асах нь 14, 8-ын эдийнх нь 21y гарах нэ. Харин хуваар маань 3-ын квадрат 9, 2y-ийн квадрат маань 4y квадрат болно. Y квадрат маань хасах 1 учраас хасахын нэмэх 4 болж байна. Ингээ хуваар маань 13 болно. Ингээ хасах 2 дээр нэмэх нь 29y болж байна. Энийгээ бодит хуурмаг хэсгээр нь салгавал
бодит хэсэг нь 13-ны 2, урам хэсэг нь 13-ны 29 гэсэн комплекс тоон хэлбэрт шилжиж орж байна. За ингээд өнөөдрийн хичээл дуслаа.